Сайн бацхан өрхөм үзэгчтэй та бүхэндээ энэ орой мэндийг хүргье. UBS Global Sooгийн ажил амжилтын яриа нэвтрүүлгийн 6 дахь дугаар та бүхэндээ хүрч байна. Ажил хөдөлмөрийн үр шим, амжилтын түүх, урам зориг, бизнесийн удирдлагын талаар ярилцах манай нэвтрүүлэг шинэ дугаараараа та бүхэнтэй уулзч байгаадаа баяртай байна. Ингээд нэвтрүүлгийнхаа зочныг танилцуулахаас өмнө үзэгч та бүхэндээ миний өмнө байгаа энэ сонирхолтой номнуудын талаар тавчхан танилцуулмаар байна. Цүндээлээ хулгайд алдагдсан, цүндээлээ цандaalаа мөн дийн зазараг хүүхд багчуудын маань үзэх дуртай энэ комик цувралууд мөн Монголд дэлхийн одоо сэтгүүл орж ирсэн анхдагч болох Cosmopolitan сэтгүүл мөн National Geographic төслийг удирдах Монголд хэрэгжүүлсэн нэгэн оюунлаг бизнес хатагтай өнөөдрийн манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн юм аа. Ингээд та бүхэндээ нэвтрүүлгийнхаа шинэ дугаарын зочныг танилцуулъя. Faster than a lightning flash, rushing through the cool night air. So start ignition, count to zero. I just wanna be a superhero. With fearless thoughts, emotions swirled, I wanna be the man that saves the world. Yeah. Манай нэвтрүүлэгт урагдсан ирсэнд баярлалаа. За мөн намайг нэвтрүүлэгтээ орж харилцуулж байгаа сайхан яриа өрнөлөх болсонд баярлалаа. Тэгэхээр үзэгчдтэй болон зочиндоо бас нэг хүнийг танилцуулахад манай түрүүчийн дугаарын зочин Lazy Dove компани маркетингийн албаны захирал Эрдэнэ толгой манаас энэ дугаарыг зочин хөтлөгчөөр оролцох юм аа. Нэвтрүүлгийн зочин маань дараагийн дугаарт бас зочин хөтлөгчөөр оролцдог ийм онцлогтой байгаа. Тэгэхээр энэ дугаарын зочин болж ирсэн Эрмэн мультимедиа компани санаачлагч үүсгэн байгуулагч захирал Дэлгэр жаргал хатагтай нэвтрүүлэгт маань ингээ хүрэлцэн ирээд байна. Та бүхэн хүлээж авна уу? Дэлгэр жаргалаасаа юуны өмнө өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу гэж хүсмээр байна. Яг Улаанбаатар хотод төрж өссөн. 48 дугаар сургууль сансрын 48 дугаар сургуулийн дунд сургуулийг төгсөөд тэгээд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн бизнес удирдлагын ангийг 2001 онд төгссөн. За тэгээд тэрнээс хойш бол яг оюутан байхдаа яг Эрмэн агентлагийг байгуулж исэн. Эрмэн мультимедиа компани маань одоо яг саяны хэлсэн чиглэлүүдээр яг үндсэн одоо хэдэн үйл ажиллагаа гэсэн үг үү? Тэгэхээр өнөөдөр яг компани ч юм уу ингээд танилцуулах юм бол яг медиа чиглэл рүү сэтгүүл тэгээд цахим сэтгүүл зөрөө хөгжих тэгээд хүүхдийн уран бүтээл тэгээд байгаль хамгааллын чиглэлийн одоо PR кампайн ажлуудыг бас хийж хөгжөхөөр тэгж компани тодорхойлсон байгаа. Эрмэн компани дэлгэр жаргал гэж бас хүмүүс өөрөгчөн бас мэддэг баг. Тэрнээс гадна одоо Монголд одоо хүүхдийн ном зохиол тэр бүр дэлгэрээгүй байсан үед яг энэ зах зээл гарч ирсэн Цүндээлээ цандaalаа гэдэг баатар энийг одоо төрүүлсэн үн бас дэлгэр жаргал байгаа тийм. Яг үндэ бол би тийм сурсан ч юм уу яг энэ чиглэлээр нарийн одоо ингээд мэрэгсэн хүн бол биш шүү дээ. Яг хүүхдтэй зориулаад хийсэн юм ал өөрсдийнхөө боломжинд толгуурлж хийгээл тэр маань амжилтанд төтлөөл хүүхдүүд уншигч нэмэгдэхийн хэрээр дараагийнхан цувралыг өшөөгөө гаргачих гэж явсараа л яг үндэ их олон цуврал болсон л да. Тэгэхээр цувралаасан цандaalаа цүндэлгийн хувьд бол 21 цуврал нийтдээ гарсан байгаа. 2007 онд анх гаргасан. Дийн за болохоор одоо 44 цувралаар бүр төлөв нь гарцээ. Тэгээ одоо 39 дэх цувралын хэвлэлтэнд орж байна. 44 цувралаа бид нар энэ 5 сард гаргаад дуусчихна. Зохиолоос гадна ерөнхийдөө дүрслэл өөрөө энэ хүүхдүүдэд яаж хүрэх үү гэд номноос гадна хүүхдийн тоглолт хийдэг ч юм уу те хүүхдүүдэд энийг хүргэсэн дуу, энтертейнментууд гаргах гэд цаашаа кино олох гэдэг юм уу тэрлүү нэлээд оролцдог.
бид нар яг нөгөө өөрсдөө бас хүүхэд насандаа ингээл гоё сэтгүүл үздэг байсан. Сэтгүүл ер нь гадны ор сэтгүүлүүд үздэг. Тэр сэтгүүл дээр маань комиксууд ингээд цувралаар явдаг. Тийм л юм санаачилж хийх гэж тохоо үед оролцсон. Хүүхдэд зориулсан энэ бүтээлүүдээр миний яг уншсанаар 2012 оны Гоо сарна гэдэг наадмаас хүүхдээ илж гэдэг шагнал авсан байсан. Ямар ч байсан өнгөрсөн 4 жилд бид нар амжилтаа хийж чадсан юм бол хүүхдийн баяр болгоноор хийдэг манай үзэгч хүүхдүүд мэдж байгаа хүүхдийн баярын тоглолт хийдэг. Тэгээ энэ тоглолтыг бол ашигын төлөө биш хийдэг. Тэгээ яг энэ тоглолтын дээр бид нар хүүхдүүдэд өгье гэсэн яг тэр сургамжуудыг бол оруулахыг боддог. Хамгийн гол нь яг байгаль хамгааллын чиглэлийн одоо агуулгыг яг энэ зохиолтой заавал оруулж идэг. Тэгээ тэрийг маань бас үнэлсэн байх гэж бодож байна. Энэ жил бол 20 мянган хүн үтсэн. Хүүхдүүд нэг 14 мянган гаруй, эцэг эхчүүд нь 6 мянган гаруй гэхээр 20 мянган хүн. Тэгээ оройдоо 3 телевизээр цацагдсан гэхээр ер нь бол хүүхэд алгандаас аваа хүрсэн бүтээл болсон баг. Тэрнээс гадна ер нь энэ өөрсдийнхөө гаргаж байгаа ном сэтгүүлүүд тийг бид нар 2009 оноос 2011 онд бүх халамжийн төвүүдэд бас номын сан бий болох ажлыг эхэлсэн. Тэгээд яг боломжоор яг хүүхдүүдэд уншуулж юмсан. Яг өнөөдөр бол ээж аав боломжтой айлын хүүхдүүд л ном авч өгдөг те. Тэгэхээр дахиад тэр боломжгүй хэсгүүд рүү яаж хүүхдүүдийг уншуулах уу гэдэг дээр бас санаачлаг гаргаж ажилладаг л да. Энэ бол ер нь бол Ирмүний багийнхны өөрсдөө санаачлаад хийдэг ажлууд. Тэднийг анзаараад биднэрт бас урам зориг өгсөн тийм шагнал болсон л гэж ойлгож байгаа. Энэ удаагийн дугаарт Ирмүү мультимедиа компани үүсгэн байгуулагч захирал хатагтай дэлгэр жаргал оролцож байна. Зочин хөтлөгчөөр Lazy 2 компани маркетингийн албаны захирал Эрдэнэт маань оролцож байна. Дэлгэр жаргалаас бас ингэж асуумаар танах ер нь хэдэн төрлийн сэтгүүл гаргадаг юм бэ? Хамгийн олон сэтгүүл гаргадаг ийм хэвлэлийн компани. Их олон сэтгүүл хийж үтсэн. Дотор нь бол бас зарим төслүүдийг бол бид нар хаасан байгаа. Гэхдээ бодлого барихын хувьд бол хүүхдүүд рүү яг чиглэсэн сэтгүүл зөв хөгжүүлээ. Нэг нь бол яг нөгөө нэлээд боловсралтай хүрээрөө гэх юм да өөрийгөө яг хөгжүүлээ, мэдээлэл олж авъя гэсэн чиглэл рүү сэтгүүл. Тэгээд эмэгтэйчүүд бол бас манай нэлээд гол хэсэг байсан. Монголика сэтгүүл хамгийн анхдагч одоо болох Монголика сэтгүүлийн талаараас асуухгүй байж чадахгүй нэ. 2004 оноос хойш хөгжүүлээд ирсэн юм бол Монгол улсаа гадагшаа сурталчлах, гадныхан таниулж мэдүүлэх гэсэн чиглэлээр Монголика Sky Vision сэтгүүлүүдийг эрхэлж хэвлэсэн. Тэгээ 2004 оноос 2008 оны хооронд бол Монголика сэтгүүл маань Мятын онгоцонд яг саяны миний хэлсэн агуулгаар гарч исэн. 2004 оноос сая 12 оныг дуустал бол гадаад хэргийн хамтаа одоо хамтарсан байдлаар Монголын бүх элчин сайдын хамтууд ер нь Монголын гадаад байлчлалууд дээр бас тараагддаг. Хамгийн анхны одоо захиалга, хамгийн анхны ажил ер нь юу байсан бэ? Яг үүндээ за 10 гаруй жилийн өмнө бол яг одоо энэ хэвлэл мэдээлэл ч гэдэм үү, график дизайн, зар сурталчилгааны салбар бол тийм хөрсөлтөнтэй байгаагүй. Нэгдлийн айгу аттай ч юм шиг те бид нар одоо багахан ингээл юм сурцсан багтал тэр үедээ л одоо айгу олон юм чаддаг мундаг агентлаг шиг л үнэлэгдэжсэн л да. Тэгээд Монголын одоо анхны банкуд, говь компани, олон улс дах сурталчилгаанууд говьчин нөгөө нэг олон улс руу их экспорт хийдэг болохоор гоё каталогууд гаргадаг байсан. Зөвхөн дандаа том ачааны нэгжүүдээр эхэлж ирсэн байна. Тийм, ер нь бол 2005-6 он хүртэл одоо яг өөрсдийн яг энэ төслүүд хүртэл бол ер нь Монголын хамгийн томоохон компаниудын ажлууд, засгийн газрын бас олон улсад Монголыг сурталчлах ажлуудыг бас хийж исэн. Тэгэхээр National Geographic-ийн хувьд бол ер нь яг Монголд одоо яг энэ чиглэлд те яг энийг одоо ойлгож философийн хүртэж те яг тэр алсын харааг бас яг ингэж хүлээж авч те яг ингээд энэ талаас нь хардаг хүмүүсийн хүрээлэл ер нь одоо хэрвээ ер нь тэгэхээр энэ тоондооч биш байд юм байна те хин яг бидний өөрсдийн бий болох хэвээр яг энэ боловсралтай хэсгээ дэмжиж явах хэвээр нэмэгдүүлж явах хэвээр илүү одоо залуу үерөө National Geographic-ийг уншдаг хэсэг тэлнэ гэж харж байгаа. Тийм ч болохоор хүүхдийн сэтгүүлийг оруулж ирсэн. Манай охин бол 12-тай. Тэгэхэд уг нь өөрийнх нь нас нь бол kids гэхдээ бол яг үндсэн сэтгүүлийн унших аягүй дуртай. National Geographic өөрөө уншигчаа тодорхойлсон байдаг. Боловсралтай, сониуч гэдэг яг ийм хоёр үгээр яатсан байдаг. Өөрөө энэ гариг ертөнцийн ч гэдэг юм уу, энэ дэлхий дээр бүтээж байгаа бий болгож байгаа зүйлийг сонирхож идэг. Тэрэнд хувь нэмэр оруулж идэг тийм бас нэлээд онцгой хүмүүс өөрөө яг уншигч нь болж таард юм билээ л дээ. Өөрөөс чинь асуухад яагаад Космог анх Монголд оруулж ирэх болсон юм? Бид нар санал бодол нийлээд зарим нь ураад ингээд авчираад нэг юм редакц олчлоо тий. Тэгэхээр бид нар өөрсдөө хаана байна? Бид нар энийг хийж чадчих гин үү?
бид нар нэг дахиад нэг 2 жилийн дараа 3 жилийн дараа ямар түвшинд очсон байх юм бэ гэдэг хөгжил бол аюул чухал байдаг. Тэгэхээр бид нар яг энэ дэлхийдээ хөл зэрэгцээ талхахаар хэмжээнд сурах хэрэгтэй байна. Сэтгүүлийн сэтгүүлчийг бэлтгэн гэдэг ч гэсэн өөрөө тийм амар байдгүй. Энэ бол би бүр нэг зүйлийг онцгойлж хэлмээр санагддаг. Сэтгүүлийн сэтгүүлч бол яг тал нь бол яг зураг мэдэрдэг хүн байх хэрэгтэй. Бид нар бол энэ дээр яг хоцроод байна. Яг ингээ харахаар л ялгаа байна те. Яаж чижээж хийгээд болохгүй байна. Тэгэхээр бид нар оюуны өмчийн төлөөд те нэр брендийг аваад энд амжилттай энийг хийж сурыг. Бид нартай хамтарч ажиллаж үзье. Тэгсний дараа бол бид нар буцаагаад өөрсдийн одоо нэртэй өөрсдийн одоо яг одоо санаа ачлахаар гаргасан бүтээгдэхүүн гарах боломжтой гэж харсны үндсэн дээр илүү нэг уншигч талдаа боломжтой гэдгээр нь Космог их хэл сонгосон. Боломж нөхцөлийн хувьд бол манай зах зээл жижиг тэд нар шиг одоо их өргөн том багаар бол ажилтгүй. Өнөөдөр яг Космог хийж байгаа одоо редакц гэх юм бол хамаагүй жижиг редакц мөртлөө тим хэмжээнд тэд нартай ингээ хамтраад ажиллаад нөгөө талаасаа бас та нар бол айгүй хурдан ингээ суралцсан гэдэг тийм үнэлгээ манайхан авцсан байж байгаа. National Geographic ч гэсэн 2-3 жилийн өмнө ботцсон байсан л төсөлтөө. Манай яг хэвлэл мэдээллийнхэн бид нар нэг юмыг ойлгомоор юм л. Ерөөсөө их хөнгөн хүнд одоо их гоё урам зориг өгөхөөр те энгийн тиймэрхүү тал руугаа ингээ төгжихгүй бол хит их философтдаг айгүй хүнд нийтлэлүүд ч байд юм уу те их сургах гал байдаг айгүй сургаалт гал байдаг ч юм уу эсвэл их ингээд нэг хүмүүсийн хувийн амьдрал руу их орсон тал руугаа хөгжихгүй ер нь Космог ингээд үдчихэж хаад жоохон амрах талдаа ингээд зургууд нь гоё яг өөрийгөө ингээд нэг жоохон юмнаас салгаад амрах тэр тал руу нь ер нь хөгжүүлт юм байна. Яг хийж явахдаа суралцаад байгаа байхгүй. Тэгэл яг чи гэдэг яг мессежийг өгч чаддаг. Тэгээ би нөгөө нэг салонд үйлчлүүлдэг. Тэгээ тэдний охтуудад бэлгэлсэн байхгүй. Тэгээ тэр нэг охины хэлсэн үг ерөөсөн санаанаас гардггүй. Тэгийг чи бүх үгсгийн дэстэ дуустал нь уншсан. Тэгээ би нэг л юм гайхсан сэтгүүлч ийм байдаг үлээ. Сэтгүүлч дандаа хүний тухай хүнэл молдог үстэйсэн чи энэ дандаа чи тэгэрээ чи ингэж өөрийгөө амраа гэсэн дандаа тийм байсан. Аюу сайн ингэж хэлжсэн. Яг Монголын сэтгүүл зүйд те маш томоохон хэмжээний сургалт яг олон улсын төвшөнд те яг ийм бичлэгийн хувьд нийтлэлийн хувьд дизайны хувьд те эвд ч гэсэн яг ийм хэмжээр гаргаж агаад миний хувьд бол аюу талархдаг. Тэгэхээр Космо бол өөрөө бүр том сургаал нь бол чи өөртөө хайртай бай гэдэг том мессеж тийм. Тэгэхээр тэрэнд нь бид нар хөтлж өгье гэсэн зорилго бол тавьдаг. Манай сэтгүүлд ч гэсэн бас тодорхой яг стандартуудыг танах дагаад те танахыг дагаад аяг гаргасан болоо. Нэгэнтээ нөгөө хөгжлийн чек хандханд тодорхойлж байгаа гэдэг утгаараа бас ингээд өндөр маш олон хүмүүс эндээс бас суралцж байгаа. Одоо цаасаарч вэ одоо яг энэ электрон төхөөрөмжөөс ч хүн ямар нэгэн өөрийнхөө сонирхдаг орон зайд юм мэдээлэл олж авч чадна. Тэгэхээр Космо гэдэг бол өөрөө цаанаа нэг яг ийм бүлэгт зориулагдаад одоо ийм агуулга гаргадаг гэдгээрээ аль нэг хэлбэр рүү ороод хөгжөөл явах байх. Түрүүн тэгэл нөгөө яриад эрмүний дэлгэр жаргал орно гэл ингээл ярьж хахад миний толгойд нөгөө Космо энтер буухаас гадна айгүй олон тийм эрмүн гэдэг нэртэй хүүхдүүд тэг гэр бүлүүд айгүй санаанд орж ирсэн. Тэгээд одоо 99 онд бол би яг нөгөө ингээл эрмүн компаниас ирж байна гэж уцаар ярихад хүртэл юу гинэ гэж ерөөсөө тэр үг ерөөсөө наа чи юу гэсэн үг ингээл асуудаг. Одоо бол эрмүн гэж ямар утгатай үг ингэж арга асуухаач болцсон. Тэгээд талхаг хэлдэг өнөө хүүхдүүдэд айгүйх эрмүн гэж нэр өгсөн. Тэгээд тухайн үед өгж яхад бол угаасаа утга нь их гоё одоо тэмүүлэлтэй, эрч хүчтэй, сайн энэ гэсэн яг тайлбар тал дээр бол яг тийм агуулгатай байсан. Тэрийг хэлэхээр хүмүүс ерөөсөө мэдэхгүй юм. Гэхдээ нөгөө бүсгүй минь нэмсгэлж аваараа гэдэг дуун дээр гардаг шүү дээ. Эрмүн хөдөлмөрийн далаа думбаад гэж гардаг шүү дээ. Тэгээд Эрмүн компани, Эрмүн агентлаг гэхээр цаанаа нэг юм эмхтэлэг, цэвэрхэн, нэг тийм өнгө будгийн таарсан, донжтой тийм нэг юм стил имиж буудаг. Бас нөгөө танаа офис дээр очиж үзэхэр ч гэсэн нэг тийм бас эмхтэй захирлын өнгө айсас байдаг шүү. Тэгээд одоо сүүлийн үед ч одоо нэг үетэй ч юм уу нэрүүд их орж ирж байна шүү дээ. Нэг үетэй тий. Тэгээ энэ үгийг бас нэлээд хэрэглээнд оруулж чадсан юм болов бас энэ тэргээ. Тэр одоо бас айгүй олон брэнд компанийн нэрнээс ахуулаад брэнд хийгээл эхэлсэн хүн байна гэж бас ойлгож байна тий. Энэс гадна бас яг анзаарахад Космос танаа сэтгүүлүүд өөрсдийнхөө яг Монгол зургийн фонд бий болгосон гэж бас би урд нь сонсч байсан мөн Герман болон одоо гадаадын орнуудад энэ Монголынхаа тухай зургийн үзэсгэлэн гаргаж ирсэн. Монголоос сурталчлах тал дээрээс Монголика сэтгүүлгээд тэ. Тэгэхээр энэ Монголоос сурталчлах тал дээр хийгддэг танаа ажлуудаас мөн энэ 2003 оноос хойш л ер нь үүссэн одоо хэдэн зургийн ер нь сан байна. Тэгэхээр гэрэл зургийн хувьд бол хөгжүүлж чадсан хэсэг маань бол яг үнэндээ байгалийн зургууд тэгээд нөгөө
Монголын нүүдэлчин ахуйн гэрэл зургуудыг бид нар 2006-аас 9 онд нэлээд явж зургуудыг авсан. Одоо National Geographic төсөл маань ингээд хэрэгжээд эхэлчихээр бид нар энэ санг улам баяжуулах бах. Тооны хувьд бол их олон тоо гардаг юм уу? 60,000, 100,000 гэдээ гардаг. Гэхдээ тэр дотроос их чанартай нэлээд түүх болоод үлдчихээр зургууд гэвэл нэг 15,000 орчимд л ярина. Энэ зургуудаараа бол 2007 онд 2006 онд бид нар Европ руу нэлээд 2-3 үзэсгэлэн гаргасан байгаа. Тэгээ тэрнээс гадна Европын бас хэвлэлийн хэд хэдэн газрууд манай зургуудаар альбом, календар энэ төр гаргасан. Тэр ч гэсэн цаанаа ингээд Монгол улсын маань сурталчлах одоо үйлсэд бас хэрэг болоод явсан. Мөрөөдөлтөө яг өөрийнхөө хүмүүсийг одоо нэгтгэж чаддаг. Тэгээ хүмүүсийг бас их одоо ажилуулж чаддаг гэд. Тэгэхээр бас яг тэр нэг удирдлагынхаа одоо зарчим ямар байдаг вэ? Тэгэхээр миний хувьд бол мэдээж уран бүтээл одоо яг энэ гоё сайхан юм хийдэг хэсэг дээр бол ялангуяа залуу хүмүүс илүү их урам зоригоороо ирж цалин гэхээсээ илүү энэ тойн нэмэр оруулах юмсан, суралцчих юмсан гэдэг тэр ирмэлзэл нөгөө хүний нөөцийн их мундаг бодлого цалингаас илүү гоё том хүч болчдөг. Бид нар бол соёлын энтерпренерийн хувьд бол одоо бизнес эрхлэгчийн хувьд бол зүгээр яг бизнес бусад бизнесүүдээс бас жоохон ялгаатай нөгөө нийгэмдээ нөлөөлж идэг бизнес гэдгээрээ бидний бизнес чинь жоохон ялгаатай шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ хүмүүсийг нэгтгэх гэдэг бол бараг зорилго л байдаг баг. Нөгөө яг сэтгэл зүрхээ зориулсан энэний ард гарна, үр дүнд хүрнэ. Тэгээд тэр маань буцаагаад уншигчдч бай, үзэгчдч бай, хүрцэн нөлөөлцсөн байж байгааг ингээд мэдрэх. Тэр зүйлэл хамгийн том онолол болдог. Full of super problems, so we made up a Superman, but he is just imaginary. And here we stand without a plan, with new ideas and innovation. Man still cannot tame creation, and though I'm told I'll never fly, that doesn't mean that I won't try. So start ignition, count to 0. I just wanna be a superhero. Ажлын талаар бас зөндөө ярилцлаа. Тэгээд нэвтрүүлэг маань ажил амжилтын яриа гэсэн нэртэй. Тэгээд бас амжилттай холбоотой бас асуултууд асуумаар байна. Тэгээд миний хувьд ингээд дэлхийн хэмжээний том сэтгүүлүүдийг оруулаад ирчихсэн бас яг хүүхдэд зориулсан олон зүйл хийсэн бас өөрөг чи амжилттай яваа эмэгтэй, бизнес эмэгтэй гэж бас харж байгаа. Тэгэхээр амжилт гэдэг таны хувьд одоо яг юу гэж тодорхойлогдох болоо? Миний бодлоор нэг гоё юу гэдэг штэ. Алга ташуулах гэж бити яар, хүлээн зөвшөөрөх гэж нэг гоё үг байдаг те. Тэр үг бол надад их таалагддаг. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө яг зориод явж байгаа юмныхаа үр дүнг чи өөрөө ч гэсэн дотроо хүлээн зөвшөөрөх гэдэг бол аягүй чухал. За би бол яг одоо өөрийнхөө амжилтанд хүрчлээ да. Тэрнээс ер нь бол жоохон яарчлуулах зөндөө аргууд байдаг. Одоо PR-ийн аргууд ээж болж байна те. Тэгэхээр яг чи өөрөө дотроо тэр бодож исэн зүйлдээ яг өөрийнхөө харж исэн одоо хэмжээнд хүрч чадсан уу гэдэг бол хамгийн том амжилтын тухай бодож эхлэх мөч байх гэж бодож байна. Гэхдээ хамгийн анхных нь хизээсэн хөөрөөд яг төрүүлээд зарлах бол амжилт шээ. Өөрөө хамгийн гол нь тэрийг хүлээн зөвшөөрөх гэдэг аюул том зүйл. Хоёр дахь нь бол яг дуртай ажиллаа хийх, дуртай зүйлээ хийх. Тэр бол яг амжилтанд хөтэлдэг. За тэгээд амжилт бол хөвчлэн хувь хүний гэхээсээ илүү яасан ч байсан багийн асуудал ээж таардаг. Сайн нөхдүүд, сайн гэр бүл, сэтгэл санаа нийлсэн зориг нэгтэй одоо нэг жигт явж байгаа хамт олон тэр бол маш том нөлөөтэй. Яг тухайн одоо баг гэдэг зүйлд үнд зүйлс бий болсон байгаа цагт бол тэр баг өөрөө айгүй гоё явдаг. Тэгэл нөгөө одоо ингээл дизайнерууд ч юм ингээл уран бүтээлчтэй сууж байгаа. Яг ажил дээрээ суугаад ингээл хичнээн цаг анзаарахгүй те ингээл гоё ажиллаал ингээл ходор хувцас дайлал та нэг кофенд гараад ирээгээл те. Тэгэл ингээл шүн мөн ингээл тэднийг ажиллаж байгаад харахад надад айгүй гоё санагддаг. Тэгэхээр би бол тэр багт
айгүй үн цэс бий болчихё гэж айгүй хардаг. Таны хувьд одоо яг ер нь яг танай байгууллагын багийн үн цэс чи одоо яг юун дээр тогтдог вэ? Энэ үг өөрөө их гоё те. Ямар ч юм хийх гэж байхад яг зорилго нь юу юм гэдэг ганцхан энийг хийгээл ийм ашиг гэхээс илүү. Тэгэхээр би нэг Япон одоо нэлээд настай тийм бизнесийн зөвлөгтэй ярьж байсан. Тэгэхээр бизнес хийж байгаагийн зорилго яг юу юм бэ гэхээр яг уу ингээл би улс орондоо тийм хувь нэмэр оруулаад гэдэг яриаг өнөөдөр хүмүүс за энэ нэг одоо их сүртэй худлаа олгож ярьж байгаа гэвч яг үнэхээр чиний хийж байгаа зүйл буцаагаад нийгэмд маань одоо заавал нэг үр дүнтэй тий тэр хүн тэрнээсээ хүн сэтгэлийн таашаал авахар байж иж энэ бол яг бизнес юм байна гэдгийг бол би бүр яг хатуу тэгж ойлгож явдаг. Мөрөөдлийг нь асуумаар. Тэгээд магадгүй би одоо мөрөөдөл чинь таах юм бол Монголын хүүхэлдэйн киног дэлхийд гаргах гэдэг юм уу тий? Тийм мөрөөдөл байдгүй эсвэл ямар мөрөөдөл? Ойрын мөрөөдөл нь юу вэ? Холын мөрөөдөл ярихаар нөгөө нэг биелгүү гэж ярьдаг шүү дээ. Яг үнэндээ бол эрмүүн дээр бид нар ганцхан ярьдаг юм. Бид нар олон улс руу юмаа гаргамаар байна. Юмаа гэдэг нь яг оюуны нэг. Гэхдээ одоо юу гэх юм бүгдийн цөм гэж зогсон юм гэх нь хайшаа. Ямар ч байсан дэлхийн 7 тэрбум гаруй хүнд тодорхой нэг сегментэд нь хүрсэн оюуны бүтээл гаргах тийм зорилго бол тавьдаг. Тэн дээр баг нэгддэг. Тэгээ энэ оруулж ирсэн холбоо харилцаа, энэ технологи, энэ сурсан зүйлүүд бол тэрний дандаа одоо ингээд тэрийг харж бодож ингэж хийсэн зүйлүүд байдаг. Тэгэхээр хүүхэлдэйн кинон дээр бол хүүхэлдэйн кино вэ? Ер нь бидний энэ гэрэл зургийн салбар байж гэн ном бүтээлүүд байна. Комикс бас нэг энэ жил нэгдэж байгаа нэг бүтээлүүд байгаа. Эднэр бол олон улс руу гарчаасаа гэж боддог. Тэгээд тэр нь бас их түрүүний битдий ярьсан нөгөө бизнесийн зорилго багаа одоо урамшуулж зоригжуулах энтертэй бас аягүй уйлддаг. Үнэхээр өнөөдөр тэгж гаргаж чадчихвал энэ салбарт бол аягүй том урам зориг бий болох гэдэг аахгүй нэрээ бид нар чадах юм байна болох юм байна гэдэг ямар нэгэн тийм жишээ хэрэгтэй л байна л да. Тэгэхгүй бол өмнө нь ингээд за бид нар ч бүтэхгүй дээ болохгүй дээ л гэсэн тийм таашигдчихэд байдаг байхгүй. Яагаад бид нар авчираад эдний төвшөнд хийж чадчихээн дараагийн эндээс нь суралцаад бид нар тодорхой хэмжээний ийм бүтээлийг бид нар гадагшаа гаргаж чадсан гэдэг л зүйлийг хийчихвэл тэгэл бидний айгүй том зорилго мөрөөдөл бол тэр. Тэгээд түрүүний их том мөрөөдөл гэдэг дээр бас хэлэхээр зүйл байдаг. Мөрөөдөл бол их том байх тусмаа айгүй сайн төлөвлөгдөх ёстой тий. Тэрийг бол маш сайн хийж байгаа. Ингээл бас ботсон болгоно энийг хийх ёстой гэд өөрийгөө ч бас багаач гэсэн ингээд тэрлүү хит их чирээд тэггүй юмсан гэж боддог. Одоо Cosmopolitan, National Geographic одоо энэ хоёр брэнд дээр ярихад л энийг оруулж ирснээрээ өөрөө монголчуудад айгүй хэмжээний урам зориг өгсөн болов уу гэж айгүй боддог тий. Яг оруулж иж болох юм байна тий. Урд нь ингээл бас сонсож байгаа за тий хүн болгонд магадгүй тий за тэрийг нааш нь оруулж юмсан вог ч юм уу тий. Тэгтэл ингээл бид чадах болов хүний нөөц яах бол зах зээл яах бол тий. Франчайз ингээл айгүй олон асуудал байхад өнөөдөр тий бас айгүй жишээ болсон юм бол одоо бол ингээл зарим хүмүүстэй ярьж байхад тий яагаад бож болохгүй гэж тий. Хамгийн анх энэ комик ном бичих болсон. Тэр одоо яг шалтгаан юу байсан бэ? Дэлхийн банкнаас REIT гэдэг төсөл зарлагдаад хүүхдийн уран бүтээл шалгаруулж байна. Тэр шалгаруулалтанд ороод ерөөхдөө тэнцчээр нь 30000 ном аавна гэдэг чинь бид нарт бол амар том юм байсан байхгүй. Ямар ч хэсэг энийг дуусгачих гээл. Тэгэл цаашаага зоригжоол явчихсан билээ. Гэхдээ яг үндэ бол одоо ингээд уран бүтээлийн хөшүүрэг зорилгоос гадна энэ юм өөрөө зах зээл дээрх амжилттай явна гэдэг бол маш том хөшүүрэг шүү. Хүмүүс манайхан хэлдэгтэй энийг бизнес болгоод байна гэд. Бизнес гэдэг чинь өөрөө хулгай биш. Өнөөдөр айгүй тийм бизнесийг өөрөө нэх муухай үг рүү ашиглаад байгаад би эмзэглэдэг. Бизнес гэдэг бол яг одоо хуулийнхаа дагуу хүнд хэрэгцээтэй, нийгэмдээ хэрэгцээтэй зүйл хийдэг зүйлийг л бизнес гэхээс биш. Тэр зүйл ингээд өөрөө зах зээл дээр амжилт олонгууд зүрхөнгөө тарагдчих хэвээр юм шиг энийг бизнес болгоод байна гэдэг. Бизнес гэдэг үгийг бүр хамгаалмаар санагдчихаа. Бид нар ялангуяа бизнесийн сургууль төгссөн болохоор тань төрөө боломж олдвол тий ичдэр чамаагүй гэж яг хэн болоод тий ямар албан тушаалд очиод ч юм уу эсвэл ямар нэг болоод тэгээд юу хэний төлөө их вэ гэдэг асуулт. Миний хувьд их сонирхолтой санагддаг. Энийг нэвтрүүлэхээ уламжлалт асуулт болгож байгаа. Бодож хариулахгүй бол бас их хэцүү асуулт байна тий. Та ер нь ингэж боддгоо. Би ер нь одоо жишээлбэл тийм хүн байсан бол тий би энийг ингэчих байсан гэл нэг хүмүүс нэг тийм бодол явдаг штэ.
би айгүй их тэгж боддог байсан байхгүй юу. Ингээд хүний юм айгүй амархан харагдаад сүүлийн үед бүр айгүй энэ дээр өөрчлөгдөж байгаа. Хүн болгоны ажил чи айгүй хэцүү юм байна гэд яг миний нүдээр харахаар амархан харагдаад байдаг. Надад амархан харагдаж байгаа юм энэ хүний оронд ингээд байх юм бол айгүй хэцүү байд юм байна гэдгийг. Тэгэхээр ингээд шууд тэр хүний өмнө очиод шийднэ гэдэг бол айгүй хэцүү. Надад бол яг одоогийн байдлаар туршлага автсан байгаа. Энэ одоо мессен дээр л би ирж иж амлсандаа бараг хурж чадхаар юм шиг санагдаж байгаа хэрэг. Одоо хэний ч өмнөөс очиод би л байсан бол ингэ чинь гэж хэлэхэд үнэхээр төвхтэй. Үгүй үнэхээр тэр бол би хитрхи хөнгөн харж байсан юм шиг санагдаад байгаа шүү дээ. Дэлхийн болон Монголын алдартнуудаас амжилтанд хүрсэн хүмүүсээс үлгэр дуурайл болгодог хүн байдгүй. Би зөвөр юуны хувьд бүр уран бүтээлчийн хувьд ч тэр өөрөө яг ингээд тэр жижиг орноос дэлхийд бүр цоо шин салбар болгоод яатсан хүний хувьд Миязаки гэдэг Японы хүүхэлдэйн киноны том нэртэй мастер манайхан мэдж байгаа та Тоторо гэдэг хүүхэлдэйн кино гэдэг шүү дээ. Тэр киног хийсэн хүнийг бүр үнэхээр одоо шүтдэг гэх юм уу. Түрүү жил өнгөрсөн онд би охинтойгоо очиод музейг нь үзсэн л дээ Японд. Тэгээ тэр хүн бол зохиолч, кино найруулагч, өөрөө зураач хүн, продюсер хүн. Тэгээд яг хүүхэлдэйн киноны одоо салбарт их том хувь нэмэр оруулсан юм билээ. Тэгээд манайхан одоо бол их ярьж байна Стив Джобс байгаа. Энэ хоёр хүний одоо яг хүүхэлдэйн кинонд оруулсан хувь нэмрээр Pixar гарсан. Миязакигийн арт гэдэг юм уу уран сайхны дээр гоё шийдлүүд техник талаас нь Стив Джобсын тэр том шийдлүүд дэлхийн энэ олон мянган хүүхдүүдэд те маш хурдан хугацаанд их гоё хүүхэлдэйн кинонууд гарах боломжуудыг нээсэн. Pixar-ын сүүлийн 7 жилд хийсэн энэ олон кинонууд бол энэ хоёр хүний аюу том оролцоотойгоор хийгдсэн байт юм билэ. Тэгээ угаасаа нөгөө нэг Toy Story энэ төр гэдэг хүүхэлдэйн кинод дуусгаад яг тусгаалan баяр хүргэе гэж жаад энэ хоёр хүний нэр явж идэг. Тэгэхээр гайхалтай. Тэр хүний тэр их одоо visionary гэдэг чинь их олон хараатай. Тэгээ тийм жижиг одоо улс орноос дэлхийн хэмжээнд яг өөрийнхөө чиглэлийн их олон уншигч бүр фануудыг бий болгосон технологи бол үнэхээр гайхалтай. Тэгэхээр тиймэрхүү зүйл хараад хахаар яагаад манай монголчууд болохгүй гэж бодоод ингээд ийм инээдтэй мөрөдлөд яриад байдаг байхгүй. Манайхан оюунаараа гарах бас боломжтой. Дандаа бид нар уул уурхаа тэг түүхэд гарах биш. Бид нар бас оюунаа гарах тийм боломж потенциалтай орно штэ. За бид нар яг чаддгүй юм ахэд бид нар суурийн тавиад өгвөл биднээс цааш хүүхдүүд энэ рүү явах л хэвээр. Амжилтанд хүрэхийг тэмүүлж байгаа манай нэвтрүүлгийг үзэж байгаа олон залуучууд байгаа. Мөн хамт ажилладаг те залуучуудтай ер нь ямар зан чанарыг өөртөө бий болгохыг ер нь захидаг вэ? Одоо харин их олон зан чанар хэлэх бах. Би гэхдээ ер нь сайн итгэх ёстой л гэдэг үгийг хэлнэ. Одоо үлгэр байлаа гэхэд яг сайн дийлдэг гэдэгтэй л хүн яг хүүхэд байхдаа итгэдэг байсан шигэ. Насан туршдаа л итгэх хэрэгтэй. Үлгэр их уншдаг байсан уу? Тэгээ багтаа. Үлгэр зөндөө уншнаа. Үлгэр бүр ингээд уншиж сурааг байхдаа ийм зузаан үлгэрийн ном ингээд цээжилсэн. Тэгээ нөгөө буруу тишээ харуулчаад нөгөө нэг яг нэг ч үг яахгүйгээр тэгж уншиж чаддаг байсан юм л. Одоо яг одоогийн хүүхдүүдэд дутагдaltaй байгаа. Одоогийн технологийн, компьютер тоглоомны энэ нэр үед бас яг хүүхдүүдийг энэ дандаа сайхан үерхэл нөхөрл, сайн сайханд итгэх энэ тал дээр ийм сайхан зүйл хийж байгаад бас их баярлалаа. За баярлалаа. Тэгээд яг үнийг хэлэхэд бидний одоо миний сая энэ өнөө орой жонгоол та хоёр маань их сайхан урам зориг өглөө те энэ магтуулж байгаа зүйл бол бид түрүү хэлсэн 80 гаруй сайхан уран бүтээлч залуучууд Ирмүн гээд тэр нэрийн доор нэгтцэн залуучуудын хөдөлмөр байдаг. Тэгээд тэдний маань л одоо санаачилсан, хийсэн энэ одоо 10-аад жилийн хугацаанд босгосон зүйл юм багмаа. Тэгэхээр нэг талын бас их санаа зовж जैन. Зөндөө их магталцсан юм шиг санагдаад байна. Миний хувьд бол их хүнийг магтах дуртай. Ягаад гэвэл би өөрөөс их урам зоригоор явдаг хүн болохоор монголчууд маань би эндээ жоох урам зориг өгөх магтах тал дээрээ сүүлийн тийм дутмаг болцсон болов уу гэж боддог л та. Тийм учраас би нэвтрүүлгээр харамгүй магтмаар санагддаг хүмүүсээ. Тэгээ тийм ч учраас нэвтрүүлгийнхаа нэрийг ажил амжилтын яриа товчлохоор ай гэж одоо яг тийм дуу алт нэг аялга үг гэдэг чинь тэгж нэрлсэн байгаа. Тэгээд яг өөртөө чи ярилцах хугацаанд хийсэн ажлуудыг чи ингээ харахад ай гэж хэлэхээр одоо тийм мөч маш их байлаа. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа. Монголчуудаа ингэж оюуны боловсролын салбарт хөрөнгө оруулж явж байгаа Монгол улсынхаа соёл ёс заншлыг дэлхийд таниулах цаашдаа дэлхийд одоо Монголын оюунлаг боловсролыг оюуны баялагийг гаргах гээд ингэж зорж тэмүүлж байгаа ийм том өрөөдөлтэй дэлхийн хэмжээнд сэтгэж ажиллаж байгаа
дэлгэр жаргал захиралтай болон хамт олонд нь улам их ажлын амжилтыг өөрийнхөө зүгээс болон үзэгчдийнхээ зүгээс хүсэн өрөө гэж бодож байна. За баярлалаа. Манай дараагийн хөтэлдэг нэвтрүүлгийг би бас үзсэн. Тэгээд гоё сонирхолтой сайхан нэвтрүүлэг санагдсан. Тэгээ орсон зочин өөрийнхөө номыг, уран бүтээлийг бэлгэлдэм байлээ. Тэгээд би бодож байгаа цондоолоо цүндэлээ хоёрын маань юм англи хэл дээрх хувилбар гарсан. Эхний 3 дэвтрийг оруулсан. Тэгээ англи хэл дээр болохоор цондоолоо цүндэлээ хэрэг уртцчээ цондоо цүндэ гэдэг. Тэгээ энийг танаа одоо номын санд бэлгэлье. За баярлалаа. Миний нэвтрүүлгийн маань бас их дуртай хэсэг. Одоо үзэгчд маань бас энэ ном унших соёл их үзэгчдийн маань төгөн зэлгэрээсэ гэдэг нөхцөлийн үднэс ном авах одоо энэ мөчс их сайхан байдаг. Тэгээд дэлгэр жаргал захирлын мөн дэлгэр жаргал уран бүтээлчийн өөрийнх нь одоо өөрийнх нь продюсерсэн өөрийнх нь бичсэн энэ цондоолоо цүндэлээ ном манай номын санг гэж баяжуулж агаад их таатай байна. Мөн нэвтрүүлгийнхаа зочин хөтлөгчөөр орсон Эрдэнэтлэг та маш их баярлснаа илэрхийлье. Үзэгчдээ манай ажил амжилтын яриа нэвтрүүлгийн 6 дахь дугаар Ирмөн мультимедиа компани үүсгэн байгуулагч захирал дэлгэр жаргал болон Лезито компани маркетингийн албаны захирал Эрдэнэ тулга нарын оролцсон дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэндээ нэвтрүүлэгтээ хамт байсан баярлалаа. Та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Баяр таа.